гэлээдээ. Ахаа, хүүхдтэй гинэ хэлээ. Нааш хүрээдээ. Хамтдаа сууж үзцгээе. Тоглоомын дэлгэстэй бид баатар болж адал явлаар амьсгалж түүхтэйг байлаа. Харин зарим тоглоомуудын төвөөрөлжилж шинэ намайгаар анимашны төрөлтөнд амьорсон гайхалтай. За тэгэхээр уулзалт утсан байна. Сайхан аялж доосноо. Хамон 9 сарын 1 болох гэж байна. Тэгэхээр хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Бидний баг насны өсдөг болсон хөгжлийн кинонд бооч үзвэл барууны орнуудын Tom Jerry, Lion King, iCarly, Courage the Cowardly Dog, Powerpuff Girls, Oggy, Mr. Bean, Adventure Time, Gumball гэх зэрэг тий. Харин өрнөдийн улсуудын буюу One Piece, Naruto, Doraemon, Pororo, Санамсны хаан, Pokemon, Kim дох адилхан кино шүү дээ. Цаг хугацаа улирхээрээр анимашнчаас маш ихээр хавсаж өгсөн байна. Одоо ярих зүйл бол мөн бидний амьдралын нэгэн хэсэг болсон зүйл юм. Тиймээс бичлэгээ цаасан үргэлжлүүлээрэй. Энэ бичлэгэн дээр би өөрийнхөө бай гэж бодлоо. Тэгэхээр тий. Нэгдүгээрт Hello Robcar. Ace Transformation. Ер нь бол топ чиг. Гэхдээ тийм шоогоор роботуудыг дууддаг зарим хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хийгдсэн анимашн гэж байна. 친구, 이제 넌 작자. Хоёрдугаарт Хүчрэг Рейнжерүүд. Харийн нисэх хүчин манай гаригийг эзлэн төрөмгийлэхээр ирлээ. Харийн үе төмөн сансрын хөлгүүд урд хожид үзэгдэж сонсогдож байгаагүй их хүчээр дайрч эхэллээ. Шин дайсны эсрэг тулдахын тулд хүчрхэг рейнжерүүд домогт рейнжерүүдийн хүч чадлыг эзэмшиж супер рейнжерүүд болох ёстой. Харин сургуулийн хүүхдүүд хүч чадалтай патрул болж хувирч дэлхийг дасандаас хамгаалдаг. Талант адал явдал сурлаа. Би улаан би ногоон гэд гүйж явдаг байж билээ. Учрахын тулд би мөнгө рейнжерийн хүчийг ашигласан. Одоо миний цэрэг болсон. Оройны хүчийг чи ийм зүйлд ашиглажээ. Гэхдээ робот Гуравдугаарт мэдээж мөрдөгч хүүхдүүд. Ерөнхийдөө гад цааны явдлуудыг судалж хэмжээ байдалд нь буцаа орлого төлөн сурвал. Отис битэрийн зураг. Бид хоёр зөвхөн хүүхдүүд л ажилладаг байгууллагын гишүүд. Манай байгууллага Дөрөвдүгээрт бяцхан эрдэмтэн Сид. сайн уу хүүхдүүдээ? Намайг Сид гэдэг. Хүүхдийн танин мэдхэн боловсрол зориулан бүтээгдсэн сонирхолтой үйлчлэгээ маягийн анимашн. Тий. Тэр орондоо орохоос өмнө хэрвээ тэгвэл хэрэг ингэвэл гэдгээс нь үнэхээр гоё зэ. Забрал манай их төсрөл төр хүл юм аа та. Тий. 5-дугаарт Pat Mat. За энэ бол үнэхээр л masterpiece. Гэхэд буруудахгүй. Хоёр найз уг нь айгүй гой гой юм хийхэд зохионоо. Гэхдээ бүтэл нь бөхсөөрөө л ирсэн юм да. За дараах нь болохоор Tree Fu Tom. Тэ. Эцэдийн Tree Top Police хэмээх ертөнцид өрнөдөг бөгөөд гол дүр болох Tom хүү тусгай хөдөлгөөнүүдээрээ Tree Fu гэх эцэдийг ашиглан асуудлуудыг шийддэг. За мэдээж бид бүхний хамгийн сайн мэдэх үлэг гурвын галт тэрэг ойлгомжтой. Dinosaur Train гэх үлэг гурвын галт тэрэг нь үлэг гурвлууд галт тэрэгэнд сууж цаг хугацаагаар аялж өөр төрөл зүйлүүдтэй танилцдаг хүүхдийн боловсролын цуврал юм. Тэ. Энэхүү энэхүү цуврал нь шинжлэх ухааны мэдлэгийг хөгжилтэй адал явдал аргаар хүргэдэг тул хүүхдүүдийн сониуцаг хөгжүүлдэг. За 8 дахь нь IQ. За энэ үгтийг мэддэг хүн хийх байдлыг сайн мэдэхгүй л. Харин харин ханху IQ болон түүний робот туслах бие биенаар дэлхийд дээр ирж хүүхдүүдэд өдөр тутмын аюулгүй байдлын талаар хөгжилтэй байдлаар заадаг бөгөөд энэхүү цуврал нь замын хөдөлгөөн, тоглоомын ба аюулгүй байдал, галын аюул, танихгүй хүнтэй харилцаг зэрэг сэдвийг сонирхолтойгоор илэрхийлдэг. За энэ үгтэй бол нэлээ хуучны Gen Z үеийнхний мэддэг. Гэхдээ өөр хүмүүс мэдээ үүсэхгүй мэдэж луундаг. Орс бол үлгэр болон анимашн салбарт томоохон байр суурь эзлэг. Түүний нэгэн жишээ бол тус угсралын кино юм. Энийг бол надаар хэлүүлтэл мэдэндээ та бүхэн. Дараагийнх нь Pingu. Антарктид
Антарктидад амьдардаг жижиг очин шувууны тухай өгүүлдэг. Түүний нэр бол пингу. Тэрээр гэр бүлийнхэн бол найзтайгаа өдөр бүр хөвгөлтэй заримдаа хэцүү нөхцөл байдлаар толгорч тэдгээрээ даван толдог. Ер нь бол хуучин цагийн поророо юм уу? Гэхдээ яриа нэг иймэрхүү. Дараагийнх нь Pixig. Техник технологи шинжлэх ухаан захлагын хэрэгслэн талаар хүүхдэд ойлгомжтой байдлаар заадаг цуврал юм. Бясалган насварчид болох Pixig-ууд нь телевиз, компьютер, гар утас зэрэг захлагын хэрэгслийн дээр амьдрах ба тэдгээрийн хадал явдлыг өгүүлнэ. Мэдээж дараагийнх нь Исмэ Шареки. Кикорики гэдэг байна. Энэ нь бол 2003 оноос гарч эхэлсэн Оросын гэр бүлийн хүүхэлдэйн кино бөгөөд дугуй хэлбэртэй төрөл бүрийн өнгөтэй амьтад ойр орчныг судлан нийгэм, ёс суртахууны үнцэн амьдралын философик хөгжилтэй зөөлөн байдлаар хүргэдэг юм. За 13 дахь нь мэдээж хүчирхэг 11. Хүчирхэг 11 буюу Inazuma 11 Японы аним бөгөөд энэхүү анимаар аним үздэг болсон хүмүүс нэлээдгүй байгаа гэж бодож байна. Энэ бол хөлбөмбөгийн тухай аним. Яагаад юм бол за мэдгүй бодлоо. Энэ үхлийн кинонд хүүхдийн танин мэдгүй хөгжил зорилготой бөгөөд хүүхдүүдийн яагаад, яаж, хаанаас зэрэг асуулт залгамжтай сонирхолтой байдлаар хариулж өгдөг. Нэг тийм хэсэг байдаг байхгүй. Миний санаж байгаагаар яг нэг гол дүрийн хүү охин хоёр байгаа. Тэгээд хүү нь болохоор нэг анги дээр зэн. Хүү нь ингээд охин нь чи ямар өнгө дуртай байв гэсэн чи хүүхэд нь хүү нь бор гэдэг байхгүй. Тэгээд нөгөөх нь наа чи баасны өнгөтэй гэсэн чи зүгээрээ юу гэлээ тиймэрхүү юм бол гарддаг. Та нар үзээрэй. За дараагийнх нь болохоор хар хамран гутал. Гион бидэнд яагаад мөнгө байдгүй юм бэ? Ээжүүд маань мөнгө өгдөггүй юм чи аргагүй шүү дээ. Хар хамран гутал нь 1990-ад оны сүүлчээр гарсан 1960-аас 70-ад оны Солонгосын энгийн амьдралыг дүрслэх хөглөө кино юм. Гол бодлууд болох дунд сургуулийн зурагч Кион болон түүний ах Кичол нарын гэр бүл найз нөхдөд өдөр тутмын амьдралыг харуулдаг юм. За мэдээж mëсүлийнх нь Max and Steel. Тос углах нь энгийнхүү Max найз Steel-тэйгээ хамт супер баатар болж адал явдалд ордог тухай хүүхэлдэйн кино. Тэд хамтдаа муу харийн хүмүүсийг тосоож хүсэлтийнхөө дэлхийг аврах гэж оролддог. Тэгээ аварсан аврагууд санахгүй байна л та. Тэгэхээр ер нь бол гоё хүүхэлдэйн кино зэ. Бид бүхний сайн мэддэг хуусны мартагдсан зүйлийн нэг хэсгийг авсан бөгөөд эдгээрээс гадна зөндөө байгаа гэж санаарай. Well, at least the self-parking works. You freaks. We can use it to capture the real agent. Easy, cliff jumper. Boo! You're the idiot, you too. How long does it... All over again! Suzumi, Fujo, gotta climb up! Тэгээ бас ууч Монгол телевиз, Star TV одоо юу гэдэг те CNN CNN сувг дээр гардаг өглөө бас байгаа. Энэ удаагийн дугаар нэг жоох дугаарч ичтэй энэ удаагийн бичлэг маань жоох ингээд чанаргүй маягийн гарцсан байж магадгүй би одоо бодож байгаа. Тэгээ тийм бол уучлаарай. Яг бол яг удаа энэ бол өөрөө ярьж байгаа. Тэ дараагийн бичлэг улам ингээд хоёр болгохыг хичээж бод цоор байгаад нэг юмрхүү л юм лээ. Энэ тэгээ дараагийн бичлэгийг үзэх гэж байна. Комментс бичүүлээрэй. Бичээрэй. За. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.